та бүхэнд үлгэр өгсөн байгаа. Нэг нь өгүүлэгч хийгээд нөгөө хоёр нь жүжигжилсэн тоглолт хийж өгүүлэгчийн дагуу энэхүү үлгэрийг тоглож үзүүлэх нэ. Эртээ урдын цагт эмгэн өвгөн хоёр загасчлан амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очин загас шүүрдэж эхэлтэл алтан загас баригдаж гинэ. Алтан загас амь гуйсаар Хайрт амны минь оронд хамаг хүслийг чинь биелүүлээ. энэ үгийг сонссон өвгөн эмгэн рүүгээ хартал үрчийдл хачин царайлсан сууж байг гинэ. Ингээд өвгөн эмгэн дээр очтол ингээд өвгөн үзсэн эмгэнтэй болох хүслээ алтан загаст хэлж гинэ. Алтан загас минь. Царайлаг нэг эмгэнтэй болмоор байна. Манай эмгэн гэж нэг ачи юм сууж ин тэр. Оо яг ч юм яваад үзэсэнт нь ингээд за үзэсэнтэй болгоцгоо одоо тэгээд үзээд алддаг шүү. Тэндээс наашаа. Би чам шиг хөгшөнтэй амьдрч чадахгүй. Алах нь л дээ. Ганц төлгөө салан бүтлгүүгэн санаандгүй болчээ. Харин муу бисаа сүйтэй бодоон живж өгчээ. Яаж юм бэ?